Сайн байцгаана уу? Үүнийг сонсч буй танд өглөө өдөр орой минь. Хэрвээ танд манай сувг таалагддаг бол лайк болон subscribe дараарай. Өнөөдөр бид Reddit дээр нийтлэгдсэн аяллаа үеэр болсон эвгүй түүхүүдийг хүрэхээр бэлтлээ. Ингээд бүгдээрээ түүх рүүгээ орцгоё. 1-р түүх. Би 24 настайдаа ганцаараа Өмнөд Америкаар аялж байсан юм. Тэр үед ганцаараа аялна гэдэг надад их эрх чөлөөтэй мэдрэмж өгдөг байлаа. Колумбийн жижиг тосгодууд, уулын манан, бороотой ой гэд бүгд л кино шиг санагддаг байсан. Тэр өдөр би Медеинээс холгүй уулын жижиг тосгон руу автобусаар очив юм. Өдөр нь бүх зүйл гайхалтай байсан. Жижиг кофе шопууд, хөгшин хүмүүс гудамжинд сууж ярилцаж байгаа нь хүртэл маш их тайван санагдсан. Гэхдээ би нэг алдаа гаргасан. Орой болохоос өмнө буцах ёстой байсан ч жаахан алхацгаад ирье гэж бодоод уулын замаар ганцаараа алхсан юм. Эхэндээ зүгээр байсан. Гэтэл гинт маш хүчтэй бороо орж эхэлсэн. Тэр хавийн бороо киноных шиг биш. Яг л дээрээс ус асгаж байгаа юм шиг. Зам тэр чигээрээ шавар болчихсон. Би Google Maps асах гэтэл сүлжээ байсангүй. Тэгээд би анх удаа л би төөрчгсөн юм биш биз гэж бодсон. Зам салаад эхэлсэн. Аль замаар ирснээ санаа болсон. Ой мод улам харанхуй болоод л борооны чимээнээс өөр юу ч сонсогдохгүй байсан. Би бараг 2 цаг алхсан байх. Хувцс нэвт нь орчихсон. Гар утасны цэник 9%. Тэгээд алсад гэрэл олж харсан. Хуучин цагаан пикап. Тэр машин миний хажууд ирээд удаанаар зогссон. Цонхон доошлоод 40 орчим насны эрэгтэй над руу ширтсэн. Тэр Испаниар ямар нэгэн зүйл хэлсэн ч би бүр ойлгосонгүй. Гэхдээ тусламж хэрэгтэй юу гэж асууж байгааг ойлгосон. Би хэсэг эргэлцсэн. Одоо бодоход тэр мөч миний амьдралын хамгийн чухал шийдвэр байсан байх. Гэхдээ би даарчсан, айчсан, дээрээс нь бүрэн төөрчгсөн байсан болохоор машин суусан. Эхний 10 минут зүгээр байсан. Тэр хүн радиогоо аяархан тавьчихсан. Хаяа надаас хаанаас ирсэн, хэдэн настай вэ гэж асууна. Гэхдээ дараа нь асуултууд нь өөр болж эхэлсэн. Ганцаараа юу, чамайг хүн хайх уу, найз залуу би юу гэх зэрэг. Би худлаа ярьж эхэлсэн. Тийм ээ, найз залуу маань тосгонд хүлээж байгаа. Тэр инээгээд юу ч хэлээгүй. Гэхдээ дараагийн 5 минутанд би нэг зүйл анзаарсан. Бид тосгон руу буцаад явахгүй байсан. Би газрын зураг нээгээд үзтэл машин улам уул руу орж байлаа. Тэр үед миний ходоод хүйт орхисон. Уучлаарай, бид хаашаа явж байгаа юм бэ? Тэр шууд хариулаагүй. Зүгээр л инээмсэглээд зам руу харсан. Би хаалганы бариулыг татаж үзтэл онгоохгүй байсан. Тэр мөчөд би шууд паниканд орсон. Би цонхоор үсэрдэг ч юм билүү гэж бодсон. Гэхдээ гадаа тас харанхуй, уулын жалга их, машин ч хурдтай явж байсан. Тэгээд тэр хүн гэнт над руу хараад тайвшир би чамайг айлгаад байна уу гэж англиар асуусан. Түүний англи хэл маш муу байсан ч тэр өгүүлбэрийг би маш тод санаж байна. Яагаад гэвэл тэр үед би үнэхээр үхэх гэж бодсон. Тэр хүн инээгээд гараа миний өвдгөн дээр тавьсан. Би шууд түлхээд битгий хүргэж орилсон. Тэр хэсэг чимээгүй болсон. Машин дотор зөвхөн борооны чимээ сонсогдож байлаа. Дараа нь тэр хараал хилээд машинаа эргүүлсэн. 20 орчим минут явсны дараа тосгоны гэрлүүд харагдаж эхлэв. Тэр намайг буудлын минь өмнө буулгаад юу ч болоогүй юм шиг яваад өгсөн. Би өрөөндөө ороод хаалгаа түгжээд шүнжин унтаж чадаагүй. Маргааш нь буудлын эзэнд болсон явдлаа ярих үед тэрний зарай бараачихсан. Тэгээд надад энд жуулчид алга болох тохиолдол гардаг гэж хэлсэн. Тэр хүний зорилго яг юу байсан гэдгийг би хизээч мэдээгүй. Гэхдээ одоо хүртэл тэр машин борооны дунд удаанаар зогсож байсан дүр зураг зүүдэнд ордог. 2-р түүх. Би 27 настайдаа Мексик руу анх удаа ганцаараа аялсан юм. Тэр үед би аюултай гэдэг нь хүмүүсийн хэтрүүлэг байх гэж боддог байлаа. Reddit, YouTube-ээр хүмүүс аимшигтай түүх ярьдагч ихэнх нь зүгээр сүржигнэл гэж санагддаг байсан. Эхний хэдэн өдөр үнэхээр гоё байсан. Өдөр нь далайн эрэг, оройн гудамжны тако, хөгжим, инээж байгаа хүмүүс.
Бүх зүйл амьд мэдрэмж төрүүлнэ. Би бүр энтхийг хүмүүс худлаа амар газар гэж ярьдаг юм байна гэж бодож эхэлсэн. Тэгээд тэр шөнө болсон. Буудал дээр танилцсан Канад залуу Австрали хос хоёртой нийлээд хотын дөвөөс жаахан зайтай баар орсон юм. Жуулчид их ордог газар биш. Илүү нутгийн хүмүүс ордог газар. Анхнаасаа л жаахан эвгүй санагдсан. Баар дотор бүх юм хүмүүс биднийг хитрхи удаан ширтээд байсан. Хөгжмөн чанга мөртлөө уур амьсгал нь нэг л хүйтэн. Гэхдээ бид хідэн шар айраг уучгаад тайвширсан. Орой 11 өнгөрч байсан байх. Тэгтэл гаднаас маш хүчтэй тоормослох чимээ гарсан. Бараг зэрэгцээд 3 хар жип баарны гаднаар зогссон. Эхэндээ хинч тоогоогүй. Гэхдээ дараагийн хэдэн секундэд хаалга сав жонгоогоод нүрээ халгалсан хідэн эрэхтэй автомат бодоо орж ирсэн. Тэдний нэг нь шууд таз руу галсан. Тэр дууг би хизээж мартдаггүй. Кинонд ирэх буун дуу биш. Бодит бууны дуу маш хүчтэй байдаг юм байна лээ. Чих шуугаад цээж хүртэл дөргсөн. Баар тэр чихтэй орлооноор дүүрсэн. Хүмүүс ширээн доогоор орж зарим нь арын хаалга руу гүйсэн. Нэг эмэгтэй газар сөхрөөд уйлж эхэлсэн. Би хөдөлж чадахгүй хөшчихсөн. Тэгэд хамгийн аимшигтай зүйл болсон. Нэг маск дээр нь цүнхээ шалан дээр шидчихсэн. Эхэндээ би мөнгө эсвэл масууруулах бодис гэж бодсон. Гэтэл дотроос нь юм өнхөрч гарч ирэв. Хүний толгой. Би эхлээд жинхэнэ гэдгийг ойлгоогүй. Гэхдээ шалан дээр цус гоож байгааг хараад ходоод минь зангирсан. Тэр толгойн нүд нь бүр нээлттэй байсан. Баар дотор хинч дуурхай байсан. Хөгжим жунтарсан байсан. Тэр хүмүүс испанаар чанга ярьж эхэлсэн. Би юу хэлж байгааг нь ойлгоогүй ч бусад хүмүүсийн царайг хараад сайн зүйл биш гэдгийг ойлгосон. Дараа нь дахиад 2 толгой гаргаж ирээ шидчихсэн. Нэг нь бүр урт үстэй. Эмхтэй хүн их байсан. Миний хажууд байсан Австрали охин бөөлжиж эхэлсэн. Тэр үед би үнэхээр энд үхэж магадгүй юм байна гэж бодсон. Яагаад гэвэл тэр хүмүүс бүгд согтуу инээлдэж байсан. Яг л энэ бүхэн тэдэнд хөвгчлөлтөө байгаа юм шиг. Нэг нь бүр манай ширээ рүү алхаж ирсэн. Түүний буу миний нүрнээс 1 метр ч хүрэхгүй зайтай байсан. Би амьсгалгаа хүртэл мартчихсан. Тэр над руу хэдэн секунд ширтсэн. Тэгээд инээгээд мөрөн дээр минь алгадаад цаашаа явчихсан. Тэр мөчөд би айсанд бараг шиг шахсан. Удалгүй тэд гарч явсан. Гэхдээ хэн ч шууд хөдөл зүрхлээгүй. Баарн дотор зөвхөн уйлах, амьсгалах чимээ сонсогдож байсан. 10 минутын дараа цагдаа нар ирсэн. Гэхдээ хамгийн аимшигтай нь юу байсан гэж нутгийн хүмүүс тийм ч их цочирдоогүй байсан. Нэг барьман зүгээр л картел гэд мөрөө хавччихсан. Яг л бороо орлоо гэж хэлж байгаа юм шиг. Тэр шөнө би буудлын руугаа таксид чадаагүй. Айсандаа 24 цагийн дэлгүүрт өглөө болтол суусан. Өглөө чемоданаа аваад шууд нисэх онгоцны буудлын явсан. Одоо хүртэл би чанга дуу сонсохоор тэр бууны чимээ санаанд ордог. Хамгийн аимшигтай нь тэр толгой нүд. Яг над руу хараад байгаа юм шиг санагдсан. 3 дугаар түүх. Энэ явдал болоход би найз охинтойгоо Туркид аялж байсан юм. Бид Стамбулаас хол жуулчид зүйтэй уулын бүсээр аялж байлаа. Тэр үе хүртэл аялал үнэхээр гоё байсан. Захууд, хуучин сүмүүд, гудамжны хоол, шөнийн цайны газрууд гээд бүгд. Тэгээд бид нэг алдаа гаргасан. Оройхон хот хооронд явдаг такси авсан. Одоо бодоход тэр жолоожийг анх хараад л буух ёстой байсан байх. Тэр маш туранхай, нүд нь улайчсан, тавхиныхаа үнсийг байнга цонхоороос ихсрээд. Машин ч хуучин. Арын суудлал нь урагдчихсан, дотор нь бензиний үнэр нэвт ханхалж байлаа. Гэхдээ бид ядраад хурдан буудалтай хүрэхийг л хүсч байсан. Эхэндээ бүх зүйл хэвэн байсан. Харин хотоос гараад уулын зам руу ормогц жолооч галзуурсан юм шиг л хурдаа нэмж эхэлсэн. 80, 100, 120. Нарийн уулын заман дээр.
Би суудлын бүсээ чангалаад арай удаан явж болох уу гэж асуусан. Тэр огт тоогоогүй. Радион дээр турк дуу чанга явж гадаа бүрэн харанхуй. Зарим хэсэгт хамгаалалтын хашлагч байхгүй. Найз охин маань миний гарыг маш чанга хатгсан байсан. Тэгээд би арын толинд нэг юм анзаарсан. Хар машин. Хит хол биш. Гэхдээ тогтмол биднийг дагаад байсан. Эхэндээ би тоогоогүй. Гэхдээ 20 минут өнгөрсөн ч тэр машин ард хിവэрээ. Тэгээд гинт гэрлээ анивчулж эхэлсэн. Жолооч тэрийг хараад царай нь өөрчлөгдсөн. Тэр толинд байн хараад бүр илүү хурдалж эхэлсэн. Юу болоод байна гэж би асуухад тэр англиар ямар ч асуудалгүй гэж хариулсан. Гэхдээ асуудал байгааг нь би ойлгож байсан. Учир нь түүний гар нь хүртэл жолоон дээрээ чичирч байсан. Тэгээд бүх зүйл маш хурдан болсон. Нэг эргэлт тойроод гарч иртэл өнөөх хар машин гинт урд хөндлөсөө зогсчихсон. Манай жолооч торомсоо гიშгэд машин халтарч зогссон. Найз охин маань жорлоод намайг тэрвэрчихсэн. Дараагийн хэдэн секундэд 4 хүн машинаас бууж ирсэн. Бүгд хар хувцастай. Нүрээ халгалсан. Гарт нь автомат буу. Би тэр мөчийг одоо хүртэл удаашруулсан юм шиг сандаг. Нэг нь шууд машины жолоочийн тал руу буугаа чиглүүлсэн. Нөгөө нь арын хаалга руу алхаж ирсэн. Би үнэхээр ингээд дууслаа гэж бодсон. Яагад гэвэл тэр үед интернетээр турк сирийн хэл орчмын хүмүүс алга болсон тухай маш их уншсан байсан. Хулгайлах уу, дээрэмдэх үү, буутах уу? Юу ч бодогдоогүй. Толгой бүр хоосорчихсон. Тэр хүн цонх тогшоо туркээр орилсон. Манай жолоочууд гараа өргөөд ямар нэг юм тайлбарлаж эхэлсэн. Буу барьсан хүн гарч идэнгээрээ машины дотор тусахад миний нүд сохрох шахсан. Тэгээд тэр гэрэл найз охины минь нүрэн дээр туссан. Тэр уйлж байсан. Хэдэн секундын дараа тэд хоорондоо ярилцаж эхэлсэн. Тэгээд гинт нэг нь англиар пассворт гэж хэлсэн. Бид чичирсэн гараараа пассвортаа өгсөн. Тэр хэдэн секунд шалгасны дараа над руу хараад аялагч дуу гэж асуусан. Би толгой төгсөн. Дараа нь болсон зүйл бүр хачин. Тэр хүн буугаад ойшлуулад асуудалгүй туркд давтаа морил гэж хэлсэн. Тэгээд бүгд машиндаа суугаад явчихсан. Бид 10 секунд орчим юу ч ярьж чадаагүй. Зүгээр л амьсгалж суусан. Тэгээд манай жолооч уртаар санаа алдаад террористийн эсрэг цагдаа нар гэж хэлсэн. Тэр үед л бид ойлгосон. Хит хурдтай явж байсан болохоор тэд террорист эсвэл хууль бус тээвэр байж магадгүй гэж сэжгэлсэн юм байна. Гэхдээ хамгийн аимшигтай нь тэр хэдхэн минутанд би үхэхэд бэлэн болчихсон байсан. Би бүр толгой дотроо ээж рүүгээ сүүлчийн удаа юу гэж хэлэх байсан бол гэж хүртэл бодсон. Тэр шөнө буудалдаа очиод найз охин маань шууд уйлж эхэлсэн. Бид хоёр бараг өглөө болтол унтаж чадаагүй. Одоо хүртэл шөнө хурдтай тавхиж байгаа машинд суугаар арын толинд нь хар машин харагдах вэ гэж айдаг. 4-р түүх. Энэ явдал болох үед би 21 настай Европоор ганцаараа аялж байсан юм. Тэр миний анхны том аялал байсан болохоор би өөрийгөө маш туршлагатай аялагч гэж бодож байлаа. Тэр өдөр би Парисаас галт тэргээр жижиг хот руу явхаар шийдсэн. Интернет дээр хүмүүс жуулчид бараг очдоггүй жинхэнэ Францын уур амьсгалтай гэж магтсан байсан. Одоо бодоход би тэр постуудад хитрхийн амархан итгэчихсэн байна лээ. Орой 7 өнгөрөөд би тэр хотод очисон. Буусан даруйдаал нэг л эвгүй санагдсан. Вокзал нь бараг хоосон. Над жаргаж байсан ч гудамжинд хүн цөөхөн. Хаа нэг согтун хүмүүс л харагдана. Би буудлынхаа хаягийг Maps-аас хараад алхаж эхэлсэн. Тэр үед GPS одоогийнх шиг сайн биш байсан. Дээрээс нь утасны дата байн тасарна. 15 минут алхсны дараа би буудалдаа хүрсэн. Гэхдээ хаалган түгжээтэй байсан. Би хонх дартал 50 орчим насны эмэгтэй хаалга онгойлгож над руу хэдэн секунд дуугүй ширтсэн. Тэгээд францаар юм хэлсэн. Би англиар надад захиалга байгаа гэж хэлэхэд тэр эмэгтэй царай шууд өөрчлөгдсөн. Тэр над руу дээрээс доош хараад өрөө байхгүй гэж хэлсэн.
Би бүр гайхчихсан. Учир нь би урьдчилж мөнгөө төлчихсөн байсан. Би захиалгаа үзүүлэх гэтэл тэр эмэгтэй хаалгаа бараг миний нүүрэн дээр тас идэл хаажчихсан. Тэр мөчтөл би анх удаа хайж эхэлсэн. Гадаа бүр харанхуй болчихсон. Би зүнхээ чирээд өөр буудал хайж эхэлсэн. Гэхдээ бүгд хаалттай эсвэл хүн авахгүй байсан. Тэгээд би анзаарав. Хүмүүс над руу хачин харж байсан. Ялангуяа хэсэг залуус. Тэдний толгой нь халзан хар гүртгтэй, заримынх нь гар дээр нациж чивээс шиг зүйл харагдсан. Нэг нь намайг өнгөрөхөд хөөе гэж дуудсан. Би тоохгүй алхсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа эргээд хартал тэд араас дагаж байсан. Тэр үед миний зүрх шууд хүчтэй цогтолж эхэлсэн. Би алхалдаа түрхсэхэд тэд ч бас түрхсэн. Би бараг гүйх шахаж эхэлсэн. Тэгээд нэг жижиг паркын дундуур гарахаар шийдсэн юм. Хүмүүс ихтэй гудамж руу хурдан хүрэх санаатай. Гэхдээ тэр миний хийсэн хамгийн том алдаа байсан. Парк дотор бараг хүн байгаагүй. Зөвхөн шар гэрэлтэй хуучин сандлууд, моднууд. Тэгтэл нэг нас дээр сандал дээрээс босоод над руу алхаж эхэлсэн. Тэр арх үнэртүүлчихсэн байсан. Тэгээд шууд хэд вэ гэж асуусан. Би эхлээд ойлгоогүй. Тэгтэл тэр над руу ойртож ирээд чи надтай хамт яв гэж хэлсэн. Түүний гар миний бугуунаас барих гэж оролцсон. Би айсандаа шууд түлхээд гүйсэн. Ард талаас инех чимээ сонсогдсон. Эргээд хартал өнөөх халзан залуус. Паркын нөгөө талаас орж ирж байсан. Тэр мөчөд би үнэхээр паниканд орсон. Би чемоданаа чирээд гүйж эхэлсэн. Дугуйн чулуун заман дээр тачигнаад би бараг бүдэрч унах шахсан. Араас хөөй зогс гэж орилж байсан. Нэг нь бүр гүйж эхэлсэн. Би яг кинон дээр гардаг шиг амьсгаадаад хаашаа жимгүүгээд л байсан. Тэгээд азар том гудамжинд гарч ирсэн. Хүмүүс, машинууд харагдсан. Би шууд гэрэлтэй кафе руу орсон. Доторх хүмүүс бүгд над руу харсан. Би амьсгаадаад бараг уйлах шахсан. Тэгээд би туслаач би энд үлдэж болох уу гэж асуусан. Аз болоход ажилт нь англи хэл мэддэг байсан. Би болсон явдлаа ярихад тэрний зарайнд барайсан. Тэгээд шүн ганцаараа битгий яваа гэж хэлсэн. Тэр кафе хаах хүртэл намайг дотор нь байлгасан. Гэхдээ хамгийн аимшигтай нь дараа нь болсон. Шүн нэг өнгөрч байхад би вокзал дээр очиж суусан юм. Тэнд бараг хүн байгаагүй. Тэгээд алсаас өнөөх халзан залуусын хоёр нь ирэхийг харсан. Би шууд саналын ард нуугдсан. Тэд намайг хайж байгаа юм шиг эргэн тойрноо хараад байсан. Нэг нь бүр миний сууж байсан хэсэг рүү алхаж ирсэн. Би тэр мөчөд амьсгалахаа хүртэл болчихсон. Аз болоход вокзалын хамгаалагч гарч ирэхэд тэд хараагаад гараад явчихсан. Би тэр шөнө өглөө болтол вокзал дээр унтаж зүрхлээгүй. Зүгээр л хамд наалтчихсан сууж байсан. Өглөөний хамгийн ихний галт иргэн суухдаа би гараа чичирч байгааг анзаарсан. Парист буцаж ирээд би шууд буудалдаа ороод хаалгаа түгтсэн. Тэр аяллаас хойш би нэг зүйл ойлгосон юм. Зарим хотууд зураг дээрээ үтсгэлэндээ харагддагч шүн болоход шаал өөр болдог юм байна. 5 дугаар түүх. Энэ явдал 2019 онд болсон. Би зүүн өмнөд Азаар үүргэвчтэй аялж байсан үе. Камбож, Лаос, Вьетнам гэд хямд буудалд тонж хаана л автобус олдон тийшээ явдаг. Яг л амьдралаа мэдэрч байна гэж өөрийгөө бодож байсан үе л дээ. Тэгэд би нэг алдагдсан арал дээр хэд хоног саадсан юм. Эхэндээ гайхалтай байсан. Интернет муу, шөнө далайн чимээ сонсогдно. Хотын стрессээс бүрэн тасарсан мэт санагдсан. Гэхдээ 3 дахь өдрөөс байдал өөр болсон. Хүчтэй шуурга орж эхэлсэн. Эхэндээ хүмүүс тоогоогүй тропикийн бороо л гэж бодсон. Гэтэл салхи улам ширүүсэд цахилгаан тасарч бомб таагдсан. Маргааш нь бүр муулсан. Жижиг модон завнууд иргэдээр хөмрөгчсөн. Хүмүүс дэлгүүрүүдээс ус лаацтай хоол бүүндэж авч эхэлсэн. Тэр үед би ойлгосон. Бид арал дээр гацчихсан байна. Интернет бараг ажилтдаггүй, утасны шүлжээ тасарсан, ATM нь мөнгө гаргахгүй.
Нэг герман залуу хэрвээ шуурга дахиад 2 өдөр үргэлжлвэл энд асуудал үүснэ гэж хэлсэн. Тэр үгийг сонсоод анх удаа үнэхээр айсан. Учир нь арал дээр эмнэлэгч бараг байхгүй. Хүмүүс аажмаар паниктаж эхэлсэн. Тэгээд нэг орой буудлын эзэн бидэнд маргааш өглөө нэг онгоц явж магадгүй гэж хэлсэн. Ямар онгоц гэж асуухад тэр мөрөө хавчаад каргоны онгоц гэсэн. Үн маш үнэтэй байсан ч бидэнд өөр сонголт байгаагүй. Маргааш өглөө нь биднийг хуучин жипээр арал дээрх жижиг зурвас газар руу аваадсан. Би тэрийг анхаарад шууд буцахыг хүссэн. Онгоц гэхээсээ илүү нисдэг төмөр хогшгол харагдсан. Будаг нь халзарчсан их биеийн зэвтэй нэг хөдөлгүүрийн бүрхүүлийг нь бүр скотч доод тогтоочихсон юм шиг. Нэг англи залуу хүртэл үгүй би үхмээргүй байна гэд инээсэн. Бид дотгошоо ортол жинхэнэ суудал байгаагүй. Хуучин автобусны суудлуудыг шургадаж тогтоосон байсан. Шалан хүртэл металл алхахад тачигнаад. Дотор нь шатгуун, тос, халуун төмрийн үнээр холилдсон. Би тэр үед шууд буух ёстой байсан байх. Гэхдээ айдас заримдаа хүнийг тэнэг болгодог. Энд үлдснээс ниссэн дээр гэж өөрийгөө ятгсан. Тэгээд хамгийн аимшигтай хэсэг. Онгоц асахгүй байсан. Нисгэгч 2 удаа оролцсон ч хөдөлгүүр нь зүгээр л хятнаад унтарчихсан. Хинч юу ч дуураагүй. 3 дахь оролцлагын дараа нисгэгч хараагаад бууж ирсэн. Тэгээд шууд хөдөлгүүрийн тагийг онгойлгож ямар нэгэн металл зүйлээр цохиж эхэлсэн. Би дотор нь чимээгүй сууж байсан. Нэг охин шууд уйлж эхэлсэн. Түүний найз бүх зүйл зүгээр дээ гэж тайвшруулах гэж оролдож байсан ч өөрийнх нь хоолой нь хүртэл чичирч байсан. Дараа нь гинт хөдөлгүүр асар чанга дуугарч ассан. Онгоц бүхэлдээ чичирсэн. Би суудлынхаа төмрийг тэгтлээ чанга атгсан байсан болохоор хумс маань цайжчихсан байсныг сандаг. Онгоц хөөрөхдөө бүрэн савлж байсан. Нэг мөчөд дугуйн газраас салмагц онгоц хажуу тийшээ гулсах шиг болсон. Хүмүүс орилсон. Миний урд сууж байсан Франц эмэгтэй шууд л залбирч эхэлсэн. Тэгээд бид үүлэн дунд орсон. Тэр нислэгийн дараагийн 2 цаг миний амьдралын хамгийн хурд 2 цаг байсан. Онгоц байнга доошоо унж байгаа юм шиг савлна. Металл нь хүртэл тачигнаад. Нэг удаа бүр гэрэл нь унтарчихсан. Хэдэн секунд тас харанхуй болсон. Тэр мөчөд онгоц дотор бүгд дуугүй болсон. Яагад гэвэл бүгд ижил зүйл бодож байсан байх. Бид унаж байна. Гэхдээ гэрэл буцаад ассан. Нисгэгч хаалганы цаанаас орж байгаа нь сонсогдож байсан ч юу гэж хэлж байгаа нь ойлгогдоогүй. Би цонхоор харахад доор зөвхөн хар далай. Хэрвээ унвал биднийг хинж олохгүй гэсэн бодол толгойноос гарахгүй байсан. Нэг үед онгоц маш хүчлээ савлаад дээд талын төмөр хайрцаг унчихсан. Нэг хүний мөрөн дээр цогсон. Тэр хүн орлоод хүмүүс бүр паниктаж эхэлсэн. Нислэгийн үлдсэн хугацаанд би нүдэн анаад суусан. Ямар ч кино, ямар ч аимшигын түүх. Бодит үхлийн айцтай адилхан байдаггүй юм байна лээ. Тэгээд гинт газарталтын дугуй газар шүргэх чимээ гарсан. Онгоц маш хүчтэй дөргөөд гулсаар эцэст нь зогссон. Хэдэн секунд бүгд дуугүй байсан. Дараа нь нэг хүн алга тассан. Тэгээд бүгд зэрэг алга ташиж эхэлсэн. Нэг эмэгтэй шууд уйлсан. Би онгоцноос буугаад газар дээр зүгээр зогсож байснаа сандаг. Хөл чичирч байсан. Тэр үед л би нэг зүйл ойлгосон. Зарим аяллаа зураг Instagram дээр гоё харагддаг. Гэхдээ бодит байдал дээр чи заримдаа гэртээ амьд харах эсхэж мэдэхгүй явж байдаг юм байна. Энэ төрөйд өнөөдрийн түүхүүд маань өндөрлж байна. Та бүхэн өшөө олон түүхийг сонсохыг хүсвэл subscribe-а дараарай. Мөн хажууд нь байрлах хонхон дээр дарвал шинэ бичлэг орох бүрт танд мэдээлэл очих болно шүү. Баярлалаа.